Хай за сайн уу хонгор зулна байна. За өнөөдрийн гүйлт болохоор хэдүүлээ ахаад 7 хоногт 4 удаа гүөх байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн бичлэгийг бас та нар маань YouTube хуудаснаас үзсэн үү, үзээгүй болоос өмнөх бичлэгийг үзээрэй. За хэдүүлгийнхэн зорилго юу аваа гэхээр бүтэн сарын турш хамтдаа 7 хоногт 4 удаа гүүгээс сарын төгсгөл тасралтгүй 10 км гүйж чаддаг болохоор бэлтгэж байгаа штэ тий. Тэгэхээр за 2 дахь 7 хоног маань өнөөдөр эхэлж байна. За би болохоор одоо 2 дахь 7 хоногийн хамгийн ихний гүйлтээ гүөх чинь. Өнөөдөр гэртээ жоохон хийх ажил их байсан учраас охиныгоо ирэхээс өмнө шууд гэртээ ахаад гүйлтийн машин дээрээ гүйчихье гэж бодоод тэгээд сая YouTube-ээс гүүхийн өмнөх сонголт хийх дасгал гээд гаргаад ирлээ. 5 минутын дасгал байна. Энэ дасгалыг дагаж хийгээд тэгээ шууд гүйлтээ эхэлцгээе. Энэ 7 хоногийн хамгийн ихний гүйлт болохоор ер нь 5.3 км гүүх юм байлээ. За түр үрэж аваарай. 달리기를 하러 나가셨을 때 워커 운동 없이 바로 달리기를 하시는 분들이 계시는데 그러면은 몸에 부상 Энэ 7 хоног 5.3 км гүүхээр байгаа байхгүй юу? Би энэ дээр бичсэн хараадах юм. Өнөөдөр болохоор 3.5 км гүүгээд ахаад нэг 2-4 минут талхаж жагаад 0.9 км гүүгээд дахиад нэг 2-4 минут амарч жагаад дахиад 0.9 км гээд нийт 2 удаа тасалж гүүгээд нийт 5.3 км гүйж байгаа шүү. За яа. Миний зорилго болохоор өнөөдөр тасралтгүй 5.3 км гүйнэ гэж бодож байгаа. За. 위험이 많이 생겨요. 자. 제대로 된 운동을 효과적으로 Энэ бичлэгийг дагаад хийчихье гэж бодож байна. За цагаа эхлүүлсэн шүү. Харагдаж байна. За сая бас сонголтоо хийсэн. Тэгээд яг одоо гүйж эхлэх чинь энэ заав харагдаж байгаа зааврын дагуу манайхан 2 дахь 7 хоногийн хамгийн ихний гүйлтээ гүүгээрээ. За тэгээд гүйж дуусаад мэдээлэл оруулъя. Инжил. За 2 дахь 7 хоногийн ихний гүйлтээ гүйж дуслаа. Амар хөлс гарцгаад харагдаж байна уу? Ингэж улааж, ингэж амруулж гарсан. Энэ нүүрэн дээр юм гарсан. Би бичлэгэн дээр гараараа дарж байгаа. Тэгээ сая ингэсэн. Энэ цаг маань заримдаа калори буруу заагаа, тэгээ гүйлтийнхаа хурдыг хүртэл буруу заагаад баг 10-аад минут гүйцсэн байх чинь 400 м гүйсэн гэж гараад тэгээ нэг зогсоогоод шууд машиныхаа гүйлтийн машиныхаа юугаа илээ. Гүйлтийн машиныхаа километрээр тэгээ хэдүүлээ эхлэхийн өмнө жоохон сул минут гүйлгцэн учраас 5 км 300 метрийг бүр 48 минут гүйсэн гэж хар. Дунджаар бол юу байхгүй нэг 7-гийн хурцтай гүйлээ гэж бодоход дунджаар штэ баг удаан дашх 35-аас 45 минутанд гүйх байхгүй юу? Уваг айгу хэмнэлээ болсон хурдангууд хүм бол нэг 25-аас 30 минутанд гүйчихдээ. Тэгээд энэ амар их гарсан. Тэгэхээр бодвол би нөгөө гүүхийн өмнө жоохон сул гүйлгээд бие алах гээд алхацсан. Тэрний юу н ороод айгуурт харагдаж байгаа шүү. За тэгээд та нар маань бас гүйсэн үү яасан гүйлтээ хэмжээд тэгээд тэмдэглээд яваарай. Эхний гүйлт маань 5.3 км байлаа. Дараагийн гүйлтээр уулзъя. Сонголтоо хийгээрэй нэрээ. Нэг сүртэй их шаардлагагүй нэг 3 минут ч юм уу 5 минут орчмол сайхан хөл гарынхаа булчин суллаа сонголт хийчээрэй за. За самцано хэдүүлэнгийнх нь 2 дахь 7 хоногийн 2 дахь гүйлтийн заавар орох гээд удахгүй би гүөх гээд явж байна. За одоо болохоор би нэг хувийн ажилтаа учраас тэрийг амжуулчаад өргөжлүүлээд гүйлтээ гүйн. Та нар манаас дагаад гүйж гэнэ үү? Эсвэл зүгээр бичлэг бас сонирхож үзээд явж гэнэ үү? Гүүх юмсан гэж бодож гэнэ үү? Ер нь санаа бодлоо хуваалцаарай. Тэгээд гүүн гэдэг чинь хийх юм шаарддаггүй учраас хурдан биелүүлэхэд айгүй амар зүйл. Тийм болохоор бодоод авахгүй шууд бичлэгээ үзэж дуусаад 1 км ч хамаагүй гүүгээрээ. Ийм юм биш үү нэрээ.
би яг нөгөө та хэдийгээ сарын дотор 10 км гүйж сурыг гэж уриалаад байгаа штэ. Бүр чадахгүй бол хэдүүлээ юу яа л та. 1 км л гүйгээд байл та. Огт гүйж үдэж байгаагүй хүн байх юм бол чадахгүй баха. Би маань жоохон хүнд эсвэл баг жинтэй байсан ч гэсэн чадахгүй байх, жоохон өвдөг ачаал өгөөд идэг гэдэг ч юм уу тий. Янз янзын шалтгаантай ах юм бол зүгээр 1 км ч хамаагүй энэ 11 сарынхаа туршгүйгээд үзье. Тэгээд дараа нь 12 сарын 1-ээс эхлээд миний оруулж байгаа бичлэгүүдийн заавруудын дагуу гүйжээд 10 км гүйж чаддаг болъё л да тий. Тэгэхээр заавал ямар нэгэн баригдахгүйгээр бас гүйж эхлээрэй гэж уриалмаар байна. Тэгээд дахин бас хэлье. Өмнөх бас би 3-4 жилийн өмнө анх гүйж эхэлж байхдаа оруулж исэн бичлэгүүдийг ингээд хальт оруулж үзээрэй. Тэрнээс гадна маш гоё гүйлтийн группүүд байдаг. Тэр группүүд рүү элсэж ороод айгуу гоё урамшаад сар болгоных нь ивентүүдэд хамтдаа оролцоод тэгэх юм бол одоо нөө гүйлт гүмээр байдаг, яаж гүйхээ мэдэхгүй байгаа тэм хүмүүст маань тэр группүүд маань айгуу гоё тусалдаг байгаа шүү за. За тийм байна. Намар нэгэнд иржээ. Харж байна уу? Бүгд харилцсан байгааз. Монголдаас яг үдэд богд болон талхахад амар гоё идэв штэ. Би бүр хасаа эсвэл бүтэн сайн юм уу найзуудтайгаа байн галахдаг байсан. Айгуу гоё байдаг гэжээ. Энд болохоор билээ соргсан юуны Кавондгийн тийш яадаг соргсан гэх нэлээд өндөр ууландаас шөнийн 3-аас эхлээд 2 найзтайгаа эхэлж авирж байлаа. Тэгээ нэг үүрээр 8 үед оргил дээр нь гарсан баха. Тэгээ тэр үед 10 сарын сүүл исэн болохоор амар хүүтэн. Тэгээ бас гарч байгаа гол зорилго нь ууланд гарахаас гадна нөгөө сая та харуулсан тампон проканда гэдэг ярьдаг байхгүй юу? Ийм мод чинь амар гой өнгөөр ингээд шарлалтай штэ. Шарлан улаан энэ төр гээл те. Тэр өнгийг харах гэж хүмүүс явдаг байхгүй юу? Тим зорилгоороос гарч исэн. Тэгээ тэр үеэс амар гоё байсан байна. Гэх мэтлэн гинт навч харангуйтаа айгу шал өөр юм яриачлаа. За удахгүй бол за хэдүүлээ гүцгээе. За хэдүүлээ гүцгээе. Энэ замаар ингээд цаашаа гүйцэлээ. Өмнө нь ерөөс энэ замаар гүйж байгаагүй. Гэтэ яг энэ зүг рүү яваад нэг 500 м ч юм явах юм бол уул нь яг нуур тойроод гүйх боломжтой. Гэтэ гүйж үзээгүй замаараа гүйвэл бас сонирхолтой шүү дээ тий. Тэгээд гүйчээ гэж бодлоо. За тэглээ. Хийж байна. Өнөөдөр би гүйх юм чинь гэдэг ерөөсөө дандаа тийм нэг спортлог хувцснууд өмсөд гараад ирсэн. Тэгээ нэг инээдтэй нөх юм бол өмдний сонголтын дээр гүйдэг нөгөө нэг нарийн эртүү цөмнүүд нь штэ өмсчөөд бас гадуур хүнтэй болчих жоох эвгүй учраас ийм үгүй хүнтэй өмсөхгүй. Тэгээд шууд амсах. Яа бахад зүнхэж гэсэн бүгдээ харуулаад ирсэн байсан. Малгайгаа бас авсан. Ингээд гэрлүүгээ харингаа гүйхээгүй болсон шалтгаан нь юу яасан? Гүйж дуусчаад цайхан өстэй американо уугаад та алхаад явъя гэж бодож байна. Гадаач цагаагаар айгүй гоё байна. Энэ жоохон тухтай байна. За өнөөдөр 5.3 км биш шүү заяа. Заагаад авах үзээрэй. 2 дахь бүлтээ эхэлцгээе. Харуулсан. За энд дэс харуулсан. За өнөөдөр хэдүүлээ гадуур гүйсэн байгаа. Нэг чинь гэрт гүнгүүд улам ирж чараад нөгөө нэг хэмнэлээр гүйж байгаа болохоор аюу хурдан 5 км давж байгаа байхгүй юу. Тэнгүүд гадаа гүнгүүд өсөөр өрөө яг ерөнхийдөө тийшээ замаар гүйсэн ч гэсэн гадаа арай өөр штэ тэр нөгөө хөлөг гიშгэлж өөр бол нэг гიშиж байгаа зам талдаач өөр бол тэнгүүд ачаал нараа өөр болоод эхний 1 км гарсан дээр л за өстө юу яа хойрхоо дагуу 2.7 гүчээд 2 минут ч юм уу хэлж байгаа. Тэгээ өргөжлүүлжгүй гэж бодвоо. Тэгэл 1 км гарнаа гүйцдүүлж 2 руу ороод ирсэн чинь буцаад нөгөө нэг гоё гүйс бич маань орж ирээд тэгсэн чинь энэ мэдрэмж бүр мартсан байсан байна. Яг ингээд 1 км гүйцсэн ялангуяа 10 марга тасалхгүй ингээд бодчихгоо. Аюу цан эхний 4-5 дээр жоохон цэцэг мэдрэмж гүйжсэн аа.
буцаа 7 малаад ирлээ нисээд ирдэг байхгүй. Сэтгэл санаа чуурууд, би ч өнгөрөөл тэгээд 10 км аюу гоё. Хүчтэй яг тэр мэдрэмж тэнгууд өнөөдөр 5 км гүйгээд би маань цаанаас шууд ихний 1 км гарсан дээр ядраал цаал хэлмэтэй. Буцаад 2 гараад 3 дахь гэсэн аюу гоё явж ирсэн. Тэгээд тийм болохоор тасалдахгүй гэсэн байгаас танаас маань иймэрхүү мэдрэмж авч ирээд ер нь чадахгүй юм шүү. За тэр хэснийхэн дагуу тасалдахгүй гэж чадахгүй бол дундуур нь 2 минут амрыг гэж боддог бол та нар маань өөрсдөө ажиглаарай заяа. Ер нь өмнө нь ч гэсэн би ингээд тасралтгүй гүдэг байхдаа яг тэгдэг байсан байхгүй юу. Эхний нэг мэдээж 1-2 гайгүй байцнаа нэг 4-5 дээр цуцаад ч юм уу. Тэгээд буцаал айгүй гой 6-7 дээр ичүүж ороод ирдэг байсан. Яг тэр мэдрэмжээ санчлаа бүр. За тийм байна. Зя манайхаа сайхан айс американогоо уугаад талхаж явна да. Та нар гүйж дуусаад ер нь юу гэдэг вэ? Би гэртээ хотол шууд ус уучаал усанд орчдөг. Гадуур явж байгаа юм бол сайхан айс американо уугаад ч юм уу буцаад алхдаг. Аюу гоё мэдрэмж тэр гүйсний дараах тэр амар гоё ирч хүчин дээр нэмээд айс американо уудаг бол бүр үнэхээр гоё яадаг. За тэгээд нэг сони юм ажиглаа да. Би нөгөө жилийн өмнөөс ер нь YouTube-에 буцаад сэргээе гэж бодоод тэгээд 6 сарын туршны сард нэг л бичлэг хийсэн баха. Нэг сүртэй итгэжүүлж чадаагүй. Тэгээ хайцсан байхгүй юу. Тэгээд дахиад 6 сар тасралт 5 сар тасарсан байж байгаа саянаас нэг 8 хоногийн өмнөөс араас нь 3-4 бичлэг араас нь оруулсан чинь даагчдаж айгүй хөөрх ихсээд тэгж байгаа байхгүй юу. Тэгтээ сая тэр хоосон хайцсан 5 сарда би шорт видеонууд оруулаад зин штэ явахдаа нэг хэдэн богино бичлэг хийжээл эвлүүлээл нэг юм 60 секундын бичлэг оруулсан чи бас хөөрхөн үзэлттэй 800 900 300 400 20 30 гэл янз янз байсан байхгүй бас хөөрхөн үзэлттэй тэгтээ. Тэгсэн чинь YouTube видеонууд оруулаад ирсэн чинь нөгөө шорт видеоны бичлэг үсэхгүй юм. Мисээ танарт ингээ хажууд харуулъя заяа. Одоо ингээ YouTube бичлэгэн дээр хүмүүс одоо юун дээрээ одоо ингээ харуулчих дөө өөргөө тойруулаад юм цагаан хүрээ гаргасан тийм постэр зургнууд байгаа штэ. Тэнгүүт нэг арай нэг юм хийж мэддэг сүүлийн үеийн хүн чим шиг те. Нэг тиймэрхүү мэдрэмж авдсан штэ. Ер нь бол одоо YouTube-ийн постеруудыг өөрийнхөө биеийг тойруулаад цагаан хүрээ тавингуудаа янз янзын бичиж мэдсэн. Тиймэрхүү нэг канал дээр айгу Canva гэдэг аппликейшн дээр айгу амархан их боломжтой байхгүй юу. Тэрийг товчхон хэлсэн юм YouTube short видео оруулсан чинь үзэлт амар муу ах юм бүр амар санаа. Би тэрийг тэр миний өмнөх видеонуудыг 7-800 за арга ятгад 2-300 зүгх гэсэн чинь 10 итгэн заяо амар санаа. Тэгэхээр ингээ эсвэл би л тэрийг сонирхоод байгаа юм болов уу? Эсвэл хүндээ хүрч чадахгүй байна уу? Яаж байгаа юм бол та нараас сонирхол тэр шорт видео хэсэг рүү ороод үзээрэй заяа. За 2 дахь өдрийн гүйлт ингээд дуслаа. Дараагийн 3 дахь гүйлтээрээ уулзъя. За 2 дахь 7 хоногийн 3 дахь гүйлтэд гүгчээ. Өнөөдөр болохоор гэртээ гүн. Өчигдөр гадуур гүгээд тэгээ нэлээд урт бичлэг өмнө орсон штэ. Одоо болохоор өнөөдөр гүйж дуусаал тэгэл гүйж дуусныхаа дараа мэдээлэл оруулчихъя. Яг ч өнөөдрийнх урт бичлэг хиймэргүй санагдаад байна. Өчигдөр баахан бичлэг хийсэн болоо тэр юм уу. За тэгээ амжилт хүсье. Өнөөдөр 5.3 км зааврын дагуу бол тасралтгүй гүйхээр байгаа шүү. За тэгээ 35-аас 41 минутад багтаад гүүгээрээ гэж одоо тэр гүйлтийн тамирчин маань зөвлөсөн байлээ. За тэгээ дагаад гүүгээрээ зааврын дагуу эхэлцгээе. Би юугаа дарчээ. Цагаа эхлүүлчихье. За эхэлсэн шүү. За өнөөдрийн гүйл дуслаа 5.3 км-ийг 36 минутад гүйсэн байна. Ер нь өмнөх гүйдэг байснасаа нэлээд удаан гүйгээд байгаа. Нөгөө янз янзын юмтай холбоотой байх. Тогтмол гүйгээгүй, буцаж хэмлээ олох гэж ядж байгаа. Жин нэмсэн, гадаа гүйж байгаа, дотор гүйж байгаа гэдэг ч юм уу тий. Ямар ч ихсэн хичээнгүүлэн хичээж байна. Өмнөх шиг ямар ч ихсэн эхний сар ингэж явж байгаад дараагийн саруудад нэг 7 хоногтой багтаа 2 ч гэдэг юм уу гүйлт оруулаад явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл юмыг бас хэтрүүлэн улаараа дэмий гэж бодож байна. Яг тэр хөлөндөө өвдгөндөө хийх ачаал өгөөд янз янзын гэмтэл үүсэх үе те гэх мэтлээ. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн хэцүү ачаалтай байх юм бол мэргэжлийн үнээс нь асуугаарай. Энэ бичлэгийг оруулж байгаа нэгдүгээр би өөрийгөө идэвхжүүлэх, хоёрдугаар
хүмүүсийг бас зүгээр урайлах зорилготой учраас буруугүйгээд хитрхи ачаал өгөөд өөрийгөө одоо шүрмөс мөрөс болчин тэр юу муугаа гэмтэх бий гэж бодож байна. За 2 дахь 7 хоногийн 3 дахь гүлтэй хэдүүлээ энэ хүрээд усая. Дараагийн гүлтээр уулзцай. За энэ 7 хоногийн 4 дахь гүлт буюу хамгийн сүүлийн гүлтэй гүүхээр ирчихсэн байна. За хаана вэ гэхээр ийм гоё навчин дунд гүний өнөөдөр охиныхоо сургуулийн хашаанд ороод ирсэн. Тэг өнөөдөр болохоор амарж байгаа манай охин бас тэг хамтдаа гүүхээр болсон. Say hi, Верия. Зя. Тэгээд гүүхийн өмнө дасгалаа юу стретчинг хийнэ үсттэй гэд манай охин тэгжээс хоёлаа одоо сонголтоо хичээд тэгээд эхлэн тий. 아하. За. 한국어로 말해도 되지? 이건 한국어도 돼. За өнөөдөр тий. Өнөөдөр 5.3 км энэ 7 оны ерөөсө 5.3-аар барьж байгаа байхгүй юу? Тэгээд 5.3 км-ээ тасралтгүй гүйж дуусаад дахиад дуусгаар ахаад нэг бичлэг хий. За сонголтоо эхлэх үү? 나 따라하면 돼? 자. 나 여기서 해야 된다. 자, 이제 휴가 해서. 씨. 자. 천천히. За, гүгээд дууссан шүү. 5 км 350 метрийг 35 минутанд гүйж дууссан байна. За энэ дээр мэдээлэл оруулчих. Та нараас 5 км-ийг хэдэн минутанд гүйж дуусгав. Цагаа хараа. Дээрээс нь гүйж дуусгаад болон гүйлтийн явцад ямархуу байснаа бас хараарай. Хөлс мөлс бол амар гарч ийн. Энэ ингээд харагдаж байна. Охин маань цуг гүйж байгаа дундуур нь тоглоод навч түүгээд янз янзын юм хийлээ. За ямар ч энэ 7 оныхоо гүйлтийг хэдүүлээ дуусгалаа. 2-7 хоног хамтдаа гүйсэн үү. За хэрвээ энэ бичлэгийг анхудаа үзэж байгаа бол 1-р 7 хоног гэдэг бичлэгийг үзээд дагаад гүйж эхлээрээ тэгээ сарын хугацаанд өөрийгөө тасралтгүй 10 км гүйж чаддаг болоход бэлтгэх тийм гүйлтийн заавар дагаад гүйж байгаа шүү гэдгийг хэлгээд өмнө нь болохоор би бас гүйдэг байж хаад сүүлийн үед бүр болцсон байсан. Тэгээ өөрийгөө идэвхжүүлэх гээд буцаад гүйж эхэлж байгаа. За тэгээд цэгүүд нөгөө навчнууд ингээд шарлаа унцсан амар том навчнууд байгааз миний нүүрнээс том заяа. Тэгээд эднэрийг гой навчнуудыг түүж аваад гой түлхүүрний оосор хийдэм үү гэж дод. Түлхүүрний оосор, цүнхний оосор хийдэж штэ. Бүр амар гой хөөх хэлбэртэй навчнууд байна. За. Энэ 7 хоногийн хэдүүлээ амжилттай давлаа. 7 хоногийн гүйлтээрээ олцъя. Одоо хэдүүлэндээ 2-7 хоног үлдлээ шүү дээ. Түр баяа.